Энэ жил 113 мянган оюутан ихтэй сургуульд элсэн. Автоеврын тухай хууль болон боловсролын тухай хууль тус оюутныг хөнгөлөлтөөр зорчуулах тухай заасан байхад хууль хэрэгжихгүй байгаад оюутнууд бухимдаж байна. Тиймээс нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлж хэрвээ биелүүлээгүй тохиолдолд жагсаж тэмцэхээр болжээ. Оюутан 4,000 төгрөгөөр за 3 дамжих юм бол 6,000 төгрөгөөр өдөрт явж байна гэсэн ийм асуудал байгаа. Бид бүхэн нийтийн тээвэр эсвэл нийслэлийн удирдлагуудаа шинэ зүйлийг хүсээгүй. Өмнө нь байгаа баталсан өөрсдийнх нь батсан хууль дүрм журмаа хэрэгжүүлээч гэж сүүлийн сарын хугацаанд үүдийн сахис суулаа, сарын хугацаанд хэдэн зуун бичиг явууллаа. Нэг ч хариу байдаггүй. Уулзгаараа маргааш хариу өгье. Маргааш эцэслэл шийдвэрлэе гэсэн юм байдалтайгаар одоо сарын хугацаа явлаа, хичээл сургалт эхэллээ. Оюутнууд маань яг бодиттойгоор хохироод эхэлсэн ийм асуудлууд байгаамаа. 100 гаруй ихтэй сургуулийн оюутны холбоо зөвлөлийн дарга 100 гаруй хүмүүс бид нар яг тэгш мэдээлэл бас өгж чадаагүй бидний сулдаад байж магадгүй. Гэхдээ энэ дээр бол манай холбооны зарим гишүүд бол үл ойлголцол зарим мэдээлгүйгээсээ болсон. Зарим нэгтэй сургуулаа төгсөөд явцсан оюутан биш хүмүүс одоо удирдах зөвлөлд өмнө байж энэ журмыг энэ одоо хилцэгдсэн асуудлын шийдвэрүүдийг хамт баталцчаад өнөөдөр мэдгүй одоо гинт ингээд төгссөн хүмүүс оюутан биш хүмүүс орж ирээд ийм ярьж байгаад бол бид нар сайн ойлгохгүй байна. За харин Монголын оюутны холбоо шаардлага хүргүүлсэн хэвлэлийн багварлын үеэр улсын сургууль болон хувийн сургуулиудын оюутны зөвлөлийн нэгдэлгсэн оюутнууд Монголын оюутны холбооноос үнэгүй зорчих смарт картыг нэхэж мөн ажиллаа хийхгүй байна. Оюутнуудын төлөө хийсэн зүйл байхгүй гэх мэтээр хурлыг өмүүлсэн юм а. Оюутнуудын төлөө үнэхээр 8 сарын 15-нд смарт карт гаргаж өгнөчөд өгөөгүй штэ. Гэтэл одоо 9 сарын 1 болчлоо. Оюутнууд маань бидний хаалгыг нүдэд мөнгө авъя, тэгээ карт авъя гэдээ орилж байна. Тийм учраас бид нар оюутнуудын төлөө одоо бид нар энийг эсэргүүцэж байна. Тэгээ бидний картыг өгөөч гэсэн мэдээлэл хийсэн. Гэтэл бидний хурал дээр дөрөөлөд Монголын оюутны холбоо ингэж мэдээлэл хийж болохгүй. Энийг зөвхөн улсын 7 сургууль, төрийн өмчийн 7 сургууль болоод хувийн ишлийн сургуулийн оюутны холбооны тэргүүд хийсэн болохоос Монголын оюутны холбоо хийгээгүй. Өнөөдрөөс энэ нөхцөл дээр ингэж харах юм бол зүгээр бид нар хамтдаа юм аль эсвэл одоо энэ нөхцөл бид нар хамтраад Монголын оюутны холбоотой хамтран ажиллах юм бол өмнөх захиалсан тэр бум гаруй төгрөгийн асуудал ямар нэгэн ор үндэс нэгдэшээ болно гэсэн ийм хулгайтай болж байгаа. Тэр бидний энийг ил гаргаж хэлэхээс өөр ямар ч арга байхгүй. Энийг бол оюутны төлөөллийн үүднээс бид нар ямар ч өнөөдөр байр суурь илэрхийлээд ингэ тавилаа. За энэ мэтээр оюутнууд балагтай байдлаар хичээлийн шинэ жилээ эхэлж байна. Смарт картаач аваагүй, хөнгөлтөө зорчих эсхийн шийдэгдээгүй хүнд байдалтай байгаа үед Монголын оюутны холбоо оюутнууд хоорондоо зөрчилтэй байна. За өөрөөр хэлбэл оюутнууд хүртэл ус төржиж байгаа гэсэн үг. Хичээлийн шинэ жилийн эхний 7 хоногт энэхүү оюутнуудын төлөө гэсэн залуучууд хоорондоо хэмлэлдэж эхэлж байна. Нийслэлийн өдөр үйл ажиллагааг зогсоогоод энд бол өөрчлөлт хийнэ гэсэн ийм зүйл яригдсан. Энэ маань ямар нэгэн албан